Бөөрийн архаг дутагдлын үеийн хоолны дэглэм. Бөөрийн архаг дутагдлын үед хоол хүнсээр авч буй уургийн задралын бүтээгдэхүүн болон каль, фосфор, натрий зэрэг эрдэс бодис биед хоригдлогдож биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Тиймээс бөөрийн архаг дутагдлын үеийн хооллолтын алтан зарчим бол уурга, фосфор, каль багтаа хоол хүнс хэрэглэх юм. Бидний хэрэгэлдэг мах, өндөг, дахианы мах, дүүпүү, шар буурц, шош, сүүн бүтээгдэхүүн зэрэг нь уургийн агуулмж өндөртэй хүнсний нэр төрөлд багтдаг бөгөөд уургийн агуулмжаас гадна каль, фосфор өндөртэй байдаг тул бөөрийн архаг дутагдлын үед дээрх хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах шаардлагатай болдог. Өдөрт хэрэглэх уурглах хүнсний хэрэглээ тухайн хүний биеийн чин, өндөр, бөөрийн архаг дутагдлын үе шат зэрэгээс хамааран харилцсан адилгүй байх бөгөөд бөөрийн эмч, хоол зүйч тооцоолон гаргадаг. Бөөрийн архаг дутагдлын үед хоногт 2000 мг-аас бага каль агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Бидний хэрэглэдэг жимсг нь хүнсний ногоо нь калийн агуулмж бусад төрлийн хүнснээс өндөр байдаг тул ямар жимс хүнсний ногоо хязгаарлах хэсгээ мэдэж авах нь хамгийн чухал юм. Каль өндөртэй жимсний төрөлд үзмний шүүс, банан, хасарван, хар чавга, чангаанц, киви, тоор, авокадо болон хатаасан жимсний бүхий л төрлүүд багтдаг. Каль өндөртэй хүнсний ногоонд бууцай, юуцай, цэцэгт байцай зэрэг ногоон өнгийн ногоонууд, улаан лойл, төмөс зэрэг багтана. Үүнээс гадна бидний өдөр тутамд хэрэглэдэг түргэн хоол, хийжүүлсэн ундаа, хям, зайдас, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг нь хүнсний нэмэлт буюу И кодтой байдлаар каль, фосфор ихээр агуулдаг тул хориглог хүнсний нэр төрөлд багтдаг байна.